Сайн мэцхан өрхөмд үзэгчтэй тодруулга ярилцлага үзэгч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал оюун сайхан оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр ер нь Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо маань сүүлийн үед ямар ажлуудыг хийж байгаа юм. За сая явгаар бол TEDx дархан зохион байгуулагдсан. Сая дархан сум болон хонгор шарын гол орхон сумдуудаараа тэгш оролцоо ба тэгш хөгжил гэдэг сургалтыг охид эмэгтэйчүүдэд зориулж одоо явуулж байгаа. Ер нь эмэгтэйчүүдийн ордон дээр бас ямар сургалтын үйл ажиллагаануудаас явагддаг юм бол энэ талаараас илүү мэдээллийг бас дарханчуудад авахгүй. За манай дээр болохоор хүүхд залуучуудаа өрхөдөг хөгжүүлэх талаар бол Японы хэлний сургалт маань явагдаж байгаа. За Японы хэлний сургалт маань илүү гадаадд Японд өрхөдөө суралцах ажиллах боломжийг өрхөдөө олгодог. За дээрээс нь дахны уран нугалтын угалц төв маадад сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Хүүхд багчуудыг уран нугалтын талаар мэргэсэн чиглэлээр сургаж байгаа. За мөн бид нэр саяхан эмэгтэйчүүдийн холбооныхаа дэрэгдэх дахны бүсгүйчүүд сургалтын төвөө байгуулад одоо орон зургийн дагуулan хүүхдүүдээ чиглэсэн сургалтаа эхэлсэн байна. Тэгэхээр эдгээр сургалтууд манаас хизэнээс цагийн хувьд хэрхэн бас яаж явагддаг юм бол энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүссэн эцэгчүүд аав ээжүүд манаас ямар утсаар холбогдож мэдээллийг авах боломжтой юм бэ? За Японы сургалтаа бол Таки гэдэг сургалтын төв байгаа. За дархандах салбарын хариуц хүн бол 9907 4787 гэдэг дугаараас авах боломжтой. За дархан уран нугалтын угалц төвтэй бол 9937 6604 гэдэг дугаараас авах боломжтой. За дархны эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх уран зургийн дугуул нь бол 99-38 97 гэдэг дугаараас бүртгэлээ хийгээд явуулах боломжтой байгаа шүү. Тэгэхээр цаашдаа бас эмэгтэйчүүдийн холбоо маань Дархуул аймгийнхаа эмэгтэйчүүд рүү чиглэсэн ямар ажлуудыг бас хийхээр төлөвлөж байгаа юм. За бидэд ерөнхийдөө 10 сард бол яг сумдуудраа өөрсдөө ажлыг хийгээд дуусаад 11 сартаа болохоор нэг 2 том ажил ерөнхийдөө төлөвлөсөн байна. За энэ дээр бол юуны эмэгтэйчүүдийн манлайлалын ахтем зохион байгуулна. За дээрээс нь тогтвортой хөгжлийн эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг юм формас зохион байгуулахад төлөвлөд бэлтгэл ажилд орцсон явж байгаа. За баярлалаа. За баярлалаа. За ингээд ирэх үзэгчтэй манай өдрийн тодруулга ярилцлага маань өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.